Өглөөний тэргүй ирхэн үзэгчтэй кофе цай нэвтрүүлэг маань бас нэгэн шин дугаараараа үргэлжилж байгаа юм аа. Тэгэхээр манай зочтой хүрэлцээрсэн байгаа. Тэгэхээр одоо үзэгч та бүхэндээ зочтой танилцуулъя. Шаастны төв эмнэлгийн зүрх судасны тасгийн мэдслийн эмч Батундрал. За мөн Усын клиникийн төв эмнэлгийн дүрс онцлогооны төвийн эхо тасгийн эрхлэгч Эрдэнэлэг. Мөн Медимпс International компани маркетинг менежер Сувд Цацрал нар өргөд оролцож байгаа маа. Та бүхэн шинэ өглөөний мэнд хүргэе. За та бүхэнд ч гэсэн шинэ өглөөний мэндийг хүргэе. Мөн бас телевиз үзэж байгаа үзэгч та бүхэндээ бас амралтын өдрийн өглөөний мэндийг хүргье. За баярлалаа. Тэгээ манай нэг сонголт өгд юм аа. Та бүхэн мэдж байгаа кофе уух уу, цай уух уу? Сонголтоо юу? Цай. За уучаас. Кофе. За намайг ярилцсан кофе цагаа ярилж байгаа харин та бүхэн бас яриагаа үргэлжлүүлж байгаа. Тэгэхээр бас өнөөдөр эмч нар оролцож байгаа. За мөн бас бидэс эрүүл мэндийн одоо бүтээгдэхүүн одоо танилцуулна гэдэг утгаараа бол олон зүйлийг үзэгчтэй хүргэх байхаа гэж бодож байна. Юуны өмнө бол бас бид зүрх судасны өвчин, за мөн дээрэс нь одоо Монголд одоо онцлогдож байгаа өвчнүүд гэж олон зүйлийн талаар ярих болно. Тэгээд ярилцлага бас Монгол өнөөдөр ер нь Монгол улсад ер нь зүрх судасны өвчил их байна гэж ярьж байгаа. Тэгээд ер нь зүрх судасны өвчил маань юунаас үүдэлтэй болж байна. Тэгэхээр энэ талаар бас Батундрал эмчээс яриагаа эхлэх гэж бодож байна. За ер нь бол зүрх судасны өвчин бол ганцхан Монгол төдийгүй дэлхийд даяар бол ерөнхийдөө бол өвчлөлөөр ер нь өвглийн шалтгаанаараа бол номер 1-т явдаг. За манай Монголд ч гэсэн бас ижлэх нь яг ийм байдалтай байгаа. Сүүлийн жилүүдэд бол зүрх судасны өвчин бол улам бол илбэгших тийм үү. Улам болох одоо ийм хандлагатай байгаа. Тэр дотор бол ерөнхийдөө судасны өвчлөл маш их илбэг болж байгаа. Ялангуяа зүрх судасны мэдслэхийг шаардлагатай энэ өвчлөл одоо сүүлийн жилүүдэд бол сүүлийн одоо 10 жилийн дотор бол ерөнхийдөө бол маш их болж байгаа. Энэ юугаар илэрхийлж илэрхийлэгддэг гэвэл ер нь яаралтай болон амбулатороор одоо энэ зүрх судасны өвчлөлийн улмаас одоо бидэнд хандж байгаа өвчтний тоо бол жилээс жилд бол улам нэмэгдэж байгаа. За тэгэд өнөөдөр бол гол сэдв маань Вены судасны одоо үргэсэлт буюу бүдүүрэлт. Одоо олон улсын нэршлэлээр бол одоо варикоз гэж одоо ийм одоо өвчин байгаа. Энэ өвчний тухай ярих гэдэг юм байна. За варикозыг одоо бас сүүлийн үед бол бас варикоз гэж бас нэрлэгээ болоод байгаа. Ерөнхийд нь бол вены судасны архаг дутагдал гэдэг тийм ийм одоо оншоор бол ерөнхийд нь бол нэрлэдэг болсон. Энэ дотор нь бол одоо торлог варикоз юм уу, яг одоо судасны одоо варикоз эсвэл одоо нэвчмэл венүүдийн одоо дутагдал, гүний вены хавхлагын дутагдал. Тэгээд энэ өнгөц ер нь бол хүний хөлний одоо венэл өвч шүү дээ. Вены судас гэдэг маань бол зүрхэнд одоо эд эрхтнийг одоо энэ хүчил дүрхч ба одоо тижээлийн бодисоор одоо тижээсэн судсыг зүрх рүү одоо эргүүлж өөх одоо ийм зорилттой судас байдаг. Хөлөнд бол хоёр төрлийн вен байдаг. Өнгөц ба гүний вен гэж хоёр вен байдаг. Энэ вены архаг дутагдал өвчин маань хуучин бол дээр вен юугаар англиар бол ерөнхийдөө зөвхөн өнгөц одоо вены өвчин юм шиг ярьдаг байсан. Одоо энэ нь болохоор өнгөц ба гүн венд бол аль алинд нь тохиолддог ийм одоо өвчин юм гэдэг тийм юу явж байгаа. За энэ яагаад өвдөх болсон бэ гэдэг тухай ярив. Одоо энэ өвчин маань ерөөсөө алдарт эмч одоо судасны мэдчлийн эмч одоо Тренделенбург гэж хүн байсан. Энэ хүний хэлснээр бол энэ өвчнөр хүн төрлөختөн хоёр хөлөөрөө босоо байдалтай явдаг болсноос хойш одоо үүссэн өвчин юм аа. Энэ хоёр хөлөөрөө босоо одоо байдалтай тий одоо явдаг болсны төлөөс юм аа гэж одоо бас ярьдаг юм бас тодорхойлсон байдаг. Энд бас тийм ба. Ер нь бол одоо сүүн тэжилтэй амтан ер нь бол бусад одоо амтанд бол ер нь ийм хөлний одоо энэ варикозоор өвддөг бол амтан бол бараг байдаг. Одоо энэ ертөнцид одоо энэ байгаа ерөөсөө энэ хүнд л тохиолддог өвч. Яг тэгвэл энэ
зүрхний төвшинг одоо аваад үзэхлээр бол одоо энэ газраас те одоо энэ метр 40 одоо метр 20 одоо сантиметр одоо ийм өндөрт байгаа энэ цусыг бол дээш нь өргөхийн тулд одоо тэр цус шүү дээ дэлхийн одоо энэ таталцлын одоо хүч гэж үүдэг те тэрний эсрэгээр одоо дээшээ одоо явж байгаа ийм одоо хөндийн одоо хүчний эсрэг одоо вектортой одоо явж байгаа энэ цус бол байнга одоо ингэ доошо тэмүүлждэг. А энийг одоо дээш нь одоо зүрх рүү явуулахын тулд хэд хэдэн одоо хүчин зүйл бол нөлөөлдөг. Нэгдүгээр бол зүрх өөрөө агшиж байгаа мөртлөө сорох одоо тийм хөдөлгөөнийг бол хийдэг. Үйлийг бол хийдэг. Мөн одоо хөлөнд бол өөрийн гэсэн одоо булчин судасны одоо шахуурга буюу помп гэж нэг тийм байдаг. Тэгээд судас нь өөрөө судасныхаа одоо дотор ханд бол хавхлагууд бол байдаг. За энэ гурван одоо энэ нөхцөлд энэ юу үйл ажиллагаа одоо хамтарч ийж одоо энэ вены судас одоо хөндийн хүчийг одоо тий эсэргүүцээд одоо дээшээ одоо явдаг. Зүрх рүү ордог. За байнга одоо хүн одоо зогсоо ажил хийдэг тийм эсвэл хөдөлгөөнгүй одоо энэ хөдөлгөөнгүй байгаа одоо энэ тохиолдол одоо эсвэл хүнд ажил хийдэг ийм улсуудад бол одоо энэ судас бүдүүрэх өвчин яг ингийн хэлэхээр судас бүдүүрэх гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр вений судасны үргэсэл анхны шинж тэмдэг нь ер нь тухайн үед яаж илэрдэг юм бэ? Ер нь бол биднэрт бол эмнэлэгт одоо хандж байгаа өвчнүүдийг одоо харахад бол ихвчлэн өвчин нэлээд даймжирцсан тий одоо шинж тэмдэг тод илэрсэн ийм үед бол ирж одоо эмчлүүлдэг. Хамгийн анхны шинж тэмдэг гэвэл ерөөсөө хүн одоо өдөржингөө ажил хийсний дараа ялангуяа өдөөс хойш орой бол хөл одоо базаарж өвдөх. Аль нэг одоо хөл шилбээр одоо хатуурах тийм үү. Шилд павагнах одоо ийм шинж тэмдэг одоо ямар нэгэн судасны бүдүүрэл илрээгүй тохиолдолд бол энэ өвчин бол эхэлж байгаа одоо анхны тохиол байдаг. За яг өнөөдөр бол яг судасны бүдүүрэл, судасны нарийслэл манайхаа ярьдаг. Энийг маань бол бас олон төрлийн аргаар онцолж байгаа хаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ өвчин маань цаашдаа яг ямар үр дагавар төрж байна. Зарим хүмүүс бол бас амнаас холуур өвчинч гэж ярьдаг. За зарим хүнд бол янз бүрийн нөлөөлөх. Энэ дээр тас эрдэнэ хэлэг хэмжээс тайлбарлах. Тэгэхээр судасыг онцлдог онцлогооны олон арга байлтай. Харин төрс онцлогоо тал дээр бол одоо орчин үед бид нар компьютер томографийн шинжилгээ контраст бодистойгоор хийгээ тийм ээ. 3D форматаар одоо босгож ирснийг үзэж харж болдог. Урд нь бидний хэрэгэлдэг байсан гэхээр одоо ангиографийн шинжилгээнүүдийг дүрсний судасны артерийн судасны нарийсл болон өргөсөл, вены судасны өргөслүүд, бөглөрлүүд гэх мэтлэн зүйлсийг онцлохын тулд рентген шинжилгээнүүд, рентген тодсгогч бодистойгоор бол шинжилдэг юм аа. Сүүлийн үед бас нэг эдгээр шинжилгээнүүдтэй үр дүнгийн хувьд ч юм уу чанарын хувьд нөхөж очихоор шинжилгээнүүд бий болж байгаа. Энэ нь хэтэ онцлогооны тоног төхөөрөмжийн онцлогооны чадамж боломж дээшлсэнтэй холбоотойгоор зарим тохиолдолд цөөн тохиолдож байсан тийм ээ. Эдгээр шинжилгээнүүдтэй дүүцгүүч хэмжээний үр дүн өгөхөөр шинжилгээний арга барилууд бол нэвтэрч байгаа. Хэтэ онцлогоонд Доплер графийн эффектийг ашигладаг болсноос Доплер графийн судасыг харах боломжтой болсноос хойш энэ онцлогооны түвшин ирсээ сайжирсан. Тэгэхээр Доплер граф гэдэг нь юу юм бэ гэхээр судсаар гүйж байгаа цусны урсгалыг бид нар өнгөтэйгээр болон спектр долгионы зураглагаар бол харж болдог. Энэ спектрийн долгионыхаа зураглалыг уушиж нэг үнэлэмж дүрлдэг нь дээр нь өнгөтэй урсгалаар хаашаа цусны урсгал явж байна гэдгээр үнэлдэг гэж өгөх нь. Тэгээ эхоны аппаратны мэдрэг чанар одоо өндөр давтамж ашигладаг болсоо дүрсний чанар сайжирснаар захын болон өнгөц судснуудын ханы байдлыг бүдүүрэл одоо нарийсал энэ бүх юм бол онцлогод айгүй дөхөнтэй болсон байдаг. Энэ судасны одоо энэ өвчин маань одоо яг юунаас шалтгаалж байна? Манайхаа ярьдаг удаан зогсон ажил хийснээс үүдэлтэй байна. За би одоо олон жил суугаа ажил хийснээс энэ өвчин маань одоо бий болчлоо гэл өөрөө бас юм онш тавьдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ өвчний шалтгааны талаар бас тодруулахгүй юм.
За ер нь бол бас хүн болгон бас энэ өвчнөр бол өвчлөлтдөг тий хүн болгон зогсоо ажил хийдэг тий одоо суугаа ажил хийдэг тий одоо энэ хүн болгон одоо энэ өвчнөр бол өвчлөлтгүй хамгийн гол одоо нөхцөлдөх хүчин зүйл бол удамшил юм байна. Энэ бол ямар хүмүүс одоо энэ өвчнөр өвддөг вэ гэхээр бол төрөлхийн одоо холбогч эдийн одоо тийм найрлаганд нь ордог одоо тэр уян хатан чанарыг хариуцсан тэр найрлаганд нь угаасаа тийм генийн тийм дутагдaltaй тийм хүмүүс бол энэ гэхдээ энэ өвчтөй удамшлын өвчтөй гэж хэлж байгаа юм биш шүү. Энэ ийм угаасаа өөрчлөлттэй улсуудад бий болд юм аа. Ийм улсуудад бол судасны зөвхөн одоо энэ судасны бүдүүрэлт одоо өвчин тохиолдож зогсохгүй өшөөс хөлний тавхаа одоо энэ хавт гарах тий ясан зөөлрчдөг байхгүй. Ийм одоо бас шинж тэмдэг бас давхар илэрдэг. За ихэвчлэн ер нь бол эмэгтэй талаас дагаж удамшдаг. Эсвэл хэрвээ одоо ээж нь одоо ийм судас бүдүүрх одоо өвчтөй байх юм бол одоо охтууд нь ч юм уу эсвэл ач охин ч юм уу тий зээ охин ч юм уу одоо тий илэрх ийм өвчнөр одоо тусах одоо магадлал бол өндөр байдаг. Гэтэл энэ өвчин маань угаасаа энэ өвчтөйг бол одоо төрөг байгаа шүү дээ. Энэ өвчнөр одоо өвдлөх магадaltaй энэ өвчлөмтгий байдал нь угаасаа удамшдаг байхгүй. Хэрвээ одоо энэ урдсан сэлбэрлэх одоо хүнээс шалтгааллах тий. Сэтрэх нь одоо тэр тий ерөнхийдөө бол энэ хүн цаашд одоо амьдралын явцад ямар одоо амьдралын хэв маягаар амьдрах юм тийм үү? Ямар ажил төрөл хийх юм тийм үү? Энээс хамаарч одоо тэр өвчин одоо үүсэх нь бол шалтгаална. За бас нэг одоо за дөрөв хэлчлээ тий одоо удамшлын за хэрвээ одоо ийм одоо эрсдэл хүчин зүйлтэй одоо удамшлын талаас одоо ийм эрсдэл хүчин зүйлтэй одоо байнга одоо зогсдог ажил. Жишээ нь одоо бидний одоо хийдэг мэс засалч тийм үү багш, тогооч тий цэргийн одоо албан хаагч тий одоо рестораны одоо зөөгч одоо ийм улсууд одоо ийм удамшлын хувьд тий одоо ийм өөрчлөлттэй байх юм бол энэ өвчнөр бол одоо өвдөх магадлал бол өндөр байгаа. За ийм одоо бас удамшлын талаас одоо ийм өөрчлөлттэй эмэгтэйчүүд тийм үү жирэмслэх юм бол ялангуяа эхний болон хоёр дахь жирэмслэлтээс бол жирэмслэлтийн дараа бол үед одоо энэ судас бүдүүрх одоо магадлал бол маш өндөр байдаг. За өгшөөл сууга эсвэл зогсоо гэж одоо энэ бас ангилахыг би бол нэг хүсдэг. Ялангуяа хөдөлгөөнгүй одоо тий амьдралын хэв маягтай хөдөлгөөн багтаа ийм ажил хийдэг хүмүүст бол бас энэ өвчин одоо үүсэх магадлал маш өндөр. Яг бол би түрүүн хэлсэн тий булчин одоо судасны шахуурга гэж нэг юм байдаг. Энэ ажиллагаа болчихлоор энэ судас одоо үүсэх магадлал маш их байдаг. Энэ өвчин бол ерөөсөө археологийн одоо судалгаагаар одоо аваад үзэхэд бүр 4000 жилийн өмнө одоо энэ Сахарын цөлд одоо тийм болшуудыг одоо энэ яхад бол ийм өвчнөр өвдөжсэн хүнийг одоо хөлийн ингээ бооцсон одоо ийм олдурууд бол олдож исэн. За энэ өвчнийг бол мэдээж бол эртний грек ромын одоо том эмчнэр энийг бол яаж эмчлэх талаар бол ном содортой бол бичсэн байдаг. Төвдийн анагаах ухааны номч гэсэн бас одоо нэлээд их бичсэн байдаг. Тэгэхээр орчин цагийн эрүүл мэндийн салбар бас энэ өвчнийг хэрхэн оншилж эмчилж байгаа бол Монголд бас яг тэр дайны эмчилгээ орчуулга маад нэвтэрсэн байгаа юм. Тэр эмчилгээнийхэн талаар Батбандар л эмч тэр. Та онцлогооныхаа талаар. Тий. За энэ өвчин бол тэгэл одоо ер нь бол тэгэл хүн төрлөختөн одоо бий болсноос хойш энэ өвчин бий болсон чинь мэдээж эмчилж дараа шүү дээ. За тэр түрүүний археологийн олдуруудыг ингээл аваад үзэхэд бол тэр үед яаж эмчилж исэн гэвэл ерөөсөө л энэ бүдүүрсэн судсыг гаднаас нь одоо ингэж боож эмчилж исэн байна. Энэ бол ерөөсөө ганцхан одоо тэр Египтэд биш тийм үү? Өшөө одоо тэр Оросын одоо нутаг дэвсгэр дээр амьдарч исэн скифүүд байна.